Манайд сүүлийн үед яалчгүй улс төрөөс хамааралтай, улс төрийн шийдвэрээс болоод эдийн засгийн мэргэлтэнд орж байгаа хохирч байгаа ч гэдэм үү тийм зүйлүүд их гарч ийн л та. Өөрчлөлт эргэлт авчирж исэн, сөргөөр нөлөөлж исэн тийм кейсүүд яриач. Гол мөрний их хийнд байгаа уул уурхай үйлчлэгийн хориглох нэг үйл гараад тэгэл урт нэртэй байлгчтай хочтой тэгээд хочтой ч явах нэртэй шууд тас гэл нэг өдөр хаачиж байгаа байхгүй. Тэнгүүд нэг ажиллаж исэн урхан чинь тэр чигээр таг гэж зогсож байгаа байхгүй. Тэнгүүд байгаль дээр болж нөгөөд байгалийн баялагийг авч ирснээр зогсчоор нөхөс эргэлт байхгүй ингээд баахан газар төлөвлөсөн. Тэгээд эндээс бид нэр сургамж аваад дараагийн юмуд яаж явах хэвээр вэ гэхээр улс одоо 2-3 жилийн өмнө Монгол улсын уул уурхай нөхөс эргэлтийн сан гэж сан байдгийг 400 сая төгрөг л байна. Уул уурхай бүхэлд Монгол улсын хэмжээр. Тэгээ хуулиараа бид нэг тэрийг өөрчлөх хэрэгтэй. Одоо барууны орнууд яадаг вэ гэхээр Америкийн жишээ авахд бол манай нэг уул уурхай улсын нэлээд Америк талтай бол тэгээ тэн дээр болохоор одоо би ингээд уурхай эхлэх гэж байна гэж бодох юм бол эхлээд би улс дээр очиод яадаг. За би ингээд уурхай эхлэх гэсэн юм төгтөд. Чамаа хэн батлан дааж байгаа. Тэгээд даатгалын компани банк. Тэгээд нөгөө янз бүрийн өөр улсын бонд дээр хамаадаг л дээ. Тэгээ яах вэ гэхээр нөхөр за тэгвэл тгий наваа би тий батлан даах юм ингээд төслөө бариад банкудаар юм даатгалын компаниар явна. Тэгээ нөгөөдөлдөө ингээд ангууд нэг банк за би дааяа гэж одоо шинэ амраа зэрэг даая гээл. Банк даатгсан бичиг тавьж өгөнгөд өө за харууллаа гэгээд тэгэл улс бартчихна. Тэгээд регул хаяа нэг хийж шалгалт хийчихэл бус юм нь бол зөвхөн амраа цэглэн хяналт байна. Асуудал үүсвэл амраа цэгтэл улс ирнэ. Тэрнээс тэр уурхат бол ерөөс хайцахгүй байна. Төрийн хяналт уурхат дээр байсанд орвол банкны хяналт уурхат дээр байх юм бол амар деталь орох гэдэг байна. Жиг нөгөө мэрэгжлийн уулуурхай нөхөс эргэлт төмөн апник ажилд аваад хяналт бол байгаа ш өшөө сайжруулах хэрэгтэй гэж юу? Одоо бол одоо ингээд л мэрэгжлийн хяналт юм айгүй цөөхөн агентлууд манай уулуурхайг хянаж байгаа шүү дээ. Тэгвэл банктай болчихвол банк чинь бүр ингээд тэрийг хариуцсан аккаунтантай мэрэгчлэлтэндээ тий байгаль орчны аккаунт гэдэг ингээд явчихна. Тэр талаас нөгөө талаас уулуурхайд ингээд сөрөг одоо ч юм уу Монгол уулуурхаас хариуцлага уулуурхаас самтгаалаа тийм ээ. Баахан газар ингээд эвдэл хайчдаг. Эсвэл гол молон дээр ч нөгөө видеогоор зөндөл гардаг юм амар муухай уртгалтай гол ингээд явал. Тэгээд даатгачих юм бол чинь улсаас бол уулуурхай муу зээл гэдэг юм уу муу уулуурхай үйлчлэл бол банкаас л мөнгөний татаа авчих. За нөхөн зэрэг өстой та нөхөн зэрэгээ янзал яг бол та батлан даасан. Банк нь бол нөгөө уулуурхай компаниас бол батлан даасныхаа мөнгийг бол тогтоолох байна шүү дээ. За би батлан яваад дааж байгаа юм чинь би бол мөнгө авна гэх. Гэх мэтлийн юмнууд ингээд байгаад байна. Тэгэхээр тэр чиглэл рүү ингээд уулзвал явах хэрэгтэй. Тэрнээс нөгөө гинт шийдвэр гараад ингээд хаачаал одоо баахан гэлтний уурхай ингээд хаягдцсан. Зөрөөл төлөв нинжа ингээд ороод бүр байгалыг шүүдгэж байгаа байхгүй. Амар гоё ингээд зөв нэртэй зөв санаатай юм шиг уурхай хууль бүртлөө ясам дээр байгалыг илүү их шүүдгэсэн. Тэгэхээр иймэрхүү одоо юу гэдэг их богино хугацаанд харсан шийдлүүдээс илүү урт хугацаагаар харсан шийдлүүдээ бид илүү бодох хэрэгтэй болов уу гэж